За намайг Сэнгийн Гамболд гэдэг энэ зүтгүүрийн депод тасралтгүй 22 жил ажиллаж байна. 2023 оны замын аварга засварчин байна. Би энэ багасаа техникийн хүн болоё гэсэн тийм мөрөөдөлтэй явсан. Тэгээд тэр мөрөөдөл маань биелсэн ч юм уу. 2003 онд төмөр замын юунд орж ирсэн. Анх орж ирэхэд талбай цэвэрлэгчээр орж иржээ. Тэгээд энд 7 хоног талбай цэвэрлээд тэгээд энэ дизелийн цэхэд арчигчаар орж иржээ. Арчигчаар нэг жил гарan ажиллаад тэгээд засварын ажил хийж эхэлсэн. Засварчин болж эхэлсэн. Тэднээс өдийг хүртэл засварчин 6 дугаар зэрэгтэй засварчнаар одоо цех ахлаад ажиллаж байна. Эрчил тэрэгний дизель хөдөлгүүр буюу машинаар бол одоо машины мотор гэсэн үг дээ. Тэр дизелийг хариуцж ажилладаг юм аа. Эрчил тэрэгнээс каранаар өргөж аавна. Бүрэн боогдсон хөдөлгүүр 27 тонн 30 тонны каранаар өргөж газар буулгаж байрлуулаад задрагаа гин. Манай эд дэнгүүд чин гараар өргөөд тавьчих тийм эд дэнг гэр нь байхгүй. 4 тонн, 3 тонн, 2 тонн. Тэгээд хамгийн багадаа л гэхэд 700 кг, 600 кг-тай тийм эд дэнгүүд байна. Энэ одоо зүтгүүрийн хөдөлгүүрийн блок дахир гол хоёрыг боож байна. Одоо машинаар ярих юм бол моторыг боож ял гэсэн үг л дээ. Эргэлтэнд ороод ерөөсөө дизель хөдөлгүүр дээр байгаа бүх эд ангид эргэлт оруулж бүгдийг ажиллагаанд оруулж өгнө л гэсэн үг л дээ. Манай дахир гол элчит тэргийн хөдөлгүүр маань 600,000 км гүйгээд засварт орж ирдэг байгаа. Эд ангиудаа бүгдийг детальчилж салгаж бүгдийг үзлэг хийнэ. Нэг үрчин салгаж үзлэг хийнэ. За манай хамт олон 29 орон тооны ажилчинтай яг манай цех 25 засварчин, 2 арчигч, мастер баригад гэсэн бүрэлдэхүүнтэй тийм хамт олон байдаг. Манай хамт олонны онцлог гэх юм бол гар нээлж, санаа нээлж ажиллаж чаддаг хамт олон. За манайх засварын чанар дээр маш сайн анхаардаг. Би залуучуудаа ч хэлдэг. Засварын чанар дээр сайн анхаарч бай. Зүгээр нэг ажлыг хийх нь гол юм биш. Тэндээ сэтгэлээ зориулчихвал тэр чин чанар болоо явчихж байгаа л гэж хэлдэг шүү дээ залуучуудтай. Тэгээд хэрвээ чанаргүй хийх юм бол маш их хохиролтой, хор хөнөөлтэй. Засвар хийгээд манайхаа засвар хийгээд гарлаа. Тэгээд удахгүй тийм нь болохгүй байна, ийм нь болохгүй байна гэж эргээд ороод ирвэл биднэрт хүндрэлтэй, цаашлаад байгууллагт хохиролтой. За манай цехийн замын аварга засварчин Гамболд маань за бусдыгаа ер нь манлааж хошуурч ажилладаг. За 6 дугаар зэргийн засварчин бол ер нь дизелийн цехэд нарийн ширийн ажлыг хийдэг. Дандаа хэмжээ дамжаа тохируулна. За манай хүн бол элчит хэргийг халуун үзлэг хийхээс нь ахуулаад ер нь онцлно. Энэ дизель энгийн дуу чимээтэй байна уу? Дуу чимээгүй байна уу гэдгийг ер нь сонсоод маш сайн мэддэг. Ер нь ажлыг нэгт нямба хийн. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлыг ер нь хүмүүстэйгээ ярьсан шийдвэрлүүлээл. Тэгээд өөрийн гараар ер нь одоо энэ дахир гол боонд гэдэг бол ер нь хамгийн нарийн ажил л та. Энэ бүх тохиргоог нь хийн. Тосных нь одоо тослогоо явах зай, дулаан хэдэн цэст ажиллах уу гэдэг тохиргоонуудыг бүгдийг өөрсдийн гараар тохируулдаг.
Маа Гамболд гээд замын авраг засварчин маань энэ бүх нэрэн ширийн ажлыг яг өөрийн гараар хийдэг тийм үнэхээр тийм авраг засварчин байгаамаа. За Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойг тохиолдуулан цэхийнхээ хамт болон нийт төмөр замчдаа ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье.